За юу цаана логтой хамт байдагт баярлалаа. За өнөөдөр бас охтуудтайгаа хэд ажил ядрыг төлөвлөсөн. Хоёр охиныхоо бол өөрийнхөө шүдийг үзүүлнэ. Тэгээд би бас ойр төсч орноо. За тэгээд орой хоёр охины дуртай Blackpink хамтлагийн тоглолтыг үзүүлнэ гэд хэлсэн байгаа. За нэг влог маань нэг 2-3 хоног үргэлжлэх
10. Нэр нь юу вэ? Сандар. За одоо шүдийн үзэн шүү. Заяа энэ л хоороо шүдийг хардаг тойл байхгүй юу? Өвдөх айх юм байхгүй. Ама том ангаараа гэд. За шүдийг харъя. За ер нь бол цааралтай шүд нэлээд байна. Гэхдээ тэдний дандаа сүүн шүд байна. Одоо 10 настай болохоор сүүн шүд нь байнгын шүдээр солигдох явц явагдаж байна. Дэлгэмэл рентген зураг аваад шүдний дараагийн шүдний ургалтын хурдыг ажиглах идэвхийг харнаа. Шүд одоо ер нь бол өвдгөөс илүүтэй айгүй хөдөлж унаж байгаа дөөрөө. Шүдэн хөдөлгөөн ороод унаж эхлвэл бүгдийн сайхан. Хөдөлгөөд хурдуунгаах юм бол дараагийн шинэ гой шүднүүд нь ургана. Ангаагаарай. Одоо нэг амар харагдаж байгаа сүүн шүднүүд бол ер нь бол удахгүй унах гад хөдөлгөөн орчиж. За. Тийм, эднэрийг гихтээ нөгөө зургийг аваад яг хизээ унах вэ, хэр удаан хугацаанд амны үндэд байх боломжтой вэ гэдгийг тодорхойлсныхан дараа ямар хэмжээгээ орох вэ гэдгийг бол сонгож өгнө гэсэн үг. Таны яг гол зорих юм чинь болохоор шүдний солигдлын үедээ шинээр ургаж байгаа шүдийг хамгаалах, саадгүй ургуулах, дээрэс нь хуучин шүдээ саад болж ивэл эрт ахуулах нэг тиймэрхүү юмнуудээс нарай үр дүнтэй байдаг да. Хацаарай. Тэгээ хүүхдийнхаа нөгөө шүд угаалтыг сайжруулж амны хүнд эрүүл ахуйг жоохон нөгөө анханасаа зөв дадлаар угааж хөвсөх тийм юмыг одоо л нөгөө хүүхд байгаа дээр нь суулгаж иж насан турших эрүүл мэндийг тусгаж таахгүй юу. Тэрнээс л бусдаар бол гайгүй байна уу. Нэг амар өвддөг юм бол байхгүй шүү дээ. Шүдээ бол сайн угааж юм тий. Өдөр тэтүү удаа угааж юм. Гороо яго Татлаа шүү. Хоёр суугаад. Уурлаж байна бэ. Уурлаж байна. Өнөг нь сан ахих бүр. Улсын Монголыг ажих бүр. Уур минь аяндан асч байна. Өөрөө унтахтаа шүдээ угаачаад юм мэддэггүй. Тэр нь хамгийн мундаг шүү дээ. Шүдээ угаачаад юм мэдэхгүй шууд унтах нь хамгийн үр дүн те. Орой шүдээ угаачаад юм мэдээд байх юм бол шүд угаасах нь жоохон хэцүү шүү дээ. Угаасны хэрэг гарахгүй. Энд бол яг энэ соёо хөдөлгөөнтэй соёон дээр л төвлөрмөр байна да гэх. Тийм. За энэ болохоор хүүхдийнх нь эрүү хоншоорынх нь рентген зураг, дэлгэмэл рентген зураг гэдэг. Энэ дээр болохоор харагдах юм нь одоо байгаа амны хүндэд байгаа эрс ургаж гарсан сүүн шүд болон байнгын шүд нь хамт харагддаг. Энэ эрүүний ясан дотор орж байгаа энэ шүднүүд болохоор ирээдүйд ургаж гарах байнгын шүдний их үүсгүүрүүд тахгүй юу? Их үүсгүүгээд энэ дээр сүүн шүдний өөрөг болохоор энэ шүдийг ясан дотор бүрэн боловсрч дуустал нь ингэж тодорхой хугацаанд ингэж байлгах үүрэгтэй байдаг. Тэгээд энэ хайр шүд доор байхгүй юм шиг харагдаж байгаа нь болохоор энэ байнгын шүдэн дээшээ хугацаанд болоод ургаад гараад ирсэн сүүн шүд нь унтсан байгаа нь ингэж харагдана. Сүүн шүд унаагүй болохоор дээрээ ингэж давхарлаж доороо шүдтэй харагдаж байгаамаа. За одоо хүүхдийнх нь ер нь бол дэлгэмэл рентген зургийн дээр тоолоход шүдний тоо бүрэн илүү шүд байхгүй. Ямар нэгэн нөгөө нэг ирээдүйн шүдний нэг гажиг үүсэх шүдний зайгүй гэсэн асуудлууд бол байхгүй. Харцсангүй гайгүй харагдчихээн. Тэгээд ломб хийгдэх шүдэн гэх юм бол энэ дөрвөн их араа шүдэн дээр хамгаалтай хууль бүтүүлэх ломб тавина. Дөнгүүтээ цөөн шүднүүд дээр болохоор яг өвдөд зөөр өхөр хэмжээний цооролтой шүд бол байхгүй. Тэгэхээр яг шүд авах юм хоёр шүд байгаад байна. Энийг тойл би 7 хоногийн хугацаа өгнө. Энэ хоорондоо сайн хөдөлгөөн оруулж аль бол авнахыг хичээн. Хэрвээ өөрсдөө тэгж чадахгүй бол 7 хоногийн дараа эмнэлгийн давхалнаа гэсэн. Өөр бол нэг хийдэг юм байна. Амны хүндээ харьцангуй сайн. Нөгөө эмчин чам шүдийн яаж гоё угаах вэ? За том ангаагаараа өвдөх юм байхгүй. За эргүүлээ саараарай. Нараа энэсийн угаажаад. За сандар маань имчилгээнд орж байна. За хин битэр танам битэр хүлээж байж тэгээд би бас жоохон яг шидний хэлийг харсан чинь жоохон хайх магтай ойрын одоо хэдэн жил ч ороогүй. Бас ээж. Гэтэ ерөнхийдөө ингээд сандрын имчилгээ хийж байгааг нь харсан чинь бас хэрцэнгуй гайгүй шүү. За тэгээд юу одоо рентген одоо зураг авдаг магадгүй ингээд нэг доороо бүх юм байдаг юм байна. Хэрэг амар хийжтэй шахахгүй. За одоо 6 настай хүүхдийн бас сүүн шүднүүд нь унаад байнгын шүднүүд нь ургаж гарч эхэлж байгаа байхгүй юу?
Тэгээд хамгийн анхлын шүүд нь болохоор хүүхдийн хамгийн түрүүнд дургуж байгаа 1-р их гараа шүүд нь байгаа. Тэгээд 4 шүүд нь дөрүүлээ гараад ирсэн байгаа болохоор дөрүүлэн дээр нь одоо ямар нэгэн цоорол байхгүй үе дээр нь хамгаалтын лам тавиулна. Гэрлээр хатуурдад хамгаалтын лам тавина гэсэн үг. Тэгээд болохоор ер нь хацсангуу гайгүй шүүдээ сайн угаадаг хүүхд юм байна. Хацлаа нэг юм дөө. Хазаараа. Шүүдээ хац. Өө. Энэ шүүд нь саяхан унсан юм уу эсвэл өөртөө? Саяхан. Нэг 2 3 хоног юм. За одоо энэний араас бас нөгөө байнгын үүдэн шүүд нь гараад үрдэг байхгүй юу? Тэгэхээр шүүдүүдээ маш сайн угаана гэсэн үг. Ус гэлээ сороолаа, ус гэлээ сороолаа үнсэрээ умаа гэрээ. Умаа гэдэг уруулаа нийлүүлээд үнсэрээ. Оо ингэж сороод тагдаг байхгүй юу? За. Хоёр байгаа. Нисээ иймэрхүү. Зэрэг тэмээд манай хоёр удаа хилээд авах гэсэн чинь. Хилээд авсан уу? За. За гоё зүр. Хаан тэгээд хүлээж за. 준비되셨나요? Like a pink in your area. Let's get crazy tonight. Let's kill it slow. Baby, 날 터지가 전화 나줘 내가 됐어. За бид үл хүлээгээд сууч. За. Засгараас ч үү. Тий засгаараа тий. Гэд юу яагаад байна?
Баахан цагаан ус суулгаад болтгоо. Бас эрчимтэй явж тийм. Тэгж. Яг бодуулж ихээр байнгын бодуулаад тахаар ер нь тийм байнгын бодуулах болох бах тий. Нэг будчихаар одоо ингээд нэг засаад ургаад одоо ингээд засчаад будчихаар чинь ургаад дахиад 3 л аваад засвал тийм чинь эндээ зэсэг чинь ингээд 5 шиг будагтаа бүтчихдэг байхгүй. Тэгэхээр ер нь тийм. Тэгээд засуулах болгондоо бодуулчихдаг байхгүй. Тэгэх гэдэг тий. Тэгэхээр энэ нөгөө зүгээр л угаасаа л гарч байгаа юм байгалаа байхгүй. Баярлалаа. Баяртай. Сайн хамраарай. За эрт. Амжилт хүсье. За. Уулзцай. Баяртай.